их мөчийн мэндийг хүргэе. За тэгээд Leaderbook хэвлэлийн компаниас маань болохоор 10 дугаар сарыг уншлагын сар болгон зарласан байгаа. Уншлагын сар гэхээр яах вэ гэхээр та өдөрт хүүхдээ нэг ном уншиж өгөөд унсан номтойгоо холбоотой бүтээлч ажлыг уриалсан ийм 10 сар байна. За тэгэхээр яг энэ уншлагын хөтөлбөртөө болохоор би өөрийнхөө 2 настай, за 27 сартай яг сараар нь хэлэх юм бол охинтойгоо хамт дадал хэвшлийн цуврал өгрөөд номоор уншиж оролцож байгаа. Тэгээд зүгээр нэг одоо өмнө нь бол ингээд зүгээр номоо уншаад зургийг оруулаад явдаг байсан бол энэ удаа бас эцэг эхчүүдтэй хүүхдийн одоо танин мэдхүн хөгжлийн үе шатуудын талаар тайлбарлаад танилцуулаад тэгээд өөрөө бас хэрхэн номоо хүүхдтэйгээ уншиж байгаа талаар ингээд бичлэгээр хийгээд оруулаад явъя гэж бодоод бичлэг хийж байна. За тэгээд би болохоор хүүхдийн бичлэгийн одоо уншлагынхаа хөтөлбөрийг хийхээс өмнө болохоор хүүхдийн номыг ямар аргаар уншиж өгөх вэ? Энэ номыг одоо унсныхаа дараа ямар бүтээлч ажил хийх вэ гэдгээ бүгдийг өөрөө төлөвлөждөг. Ядгүй мэдээллийн хувьд гэвэл охин маань 27 сартай гэсэн. Тэгэхээр одоо 2-оос 3 насны хооронд явж байгаа хүүхдүүд. Тэгэхээр би одоо 2-оос 3 настай хүүхдүүдэд зориулсан зөвлөгөөнүүдийг эхлээд хүргэе гэж бодлоо. За ингэхдээ болохоор эхлээд биеийн хөгжил 2-оос 3 настай хүүхдүүд маань биеийн хөгжлийн хувьд ямар үе шаттай явж байгаа, юу хийж сурсан байдаг, юу чаддаг талаар одоо танилцуулах болно. Тэгээ үүнтэй холбоотой номоо хэрхэн уншиж өгөх, ном унсныхаа дараа бүтээлч ажлаа яаж хийх талаар зөвлөгөө өгнө. Хоёрт нь болохоор хэл ярианы хөгжил. Хэл ярианы чадварын хувьд энэ хүүхд маань одоо хөгжлийнхээ ямар үе шатанд явж байгаа юм. За хэл яриагийн сайжруулахын тулд илүү хурдан ярьдаг болохын тулд дэмжихийн тулд одоо эцэг эхчүүд маань ямар арга хэмжээ авбал зүгээр юм бэ? Хэрхэн дэмжиж туслах талаар зөвлөгөө хүргэх болно. 3 дугаарт нь болохоор нийгмийн хөгжил. За нийгмийн хөгжлийг ярихад бол маш жоохон хүнд. Яагаад тэгэхээр одоо яг Монгол улсын маань хувьд гэх юм бол 2-оос 3 наснууд маань одоо цэцэрлэгт хамрагдахгүй гэртээ байгаа. Тийм учраас одоо нийгмээс тусгаарлагдсан зөвхөн гэртээ гэрийнхээ нөхцөл байгаа энэ үед маань бас эцэг эхчүүд маань илүү анхаарад 2-оос 3 настай хүүхдүүдтэйгээ бас ном уншлагын хөтөлбөрүүдээ маань хэрэгжүүлээд үзээрэй. Хамтдаа ном уншаад үгийн баялагын энэ нийгмийн хөгжлийг нь одоо бас сэтгэл зүйн хөгжлийг нь ингээд олон талаас одоо дэмжиж яваарай гэж хүсмээрээ бас зөвлөмөр байна. За тэгээд дөрөвт нь болохоор сэтгэл зүйн хөгжлийн үе шат. За 2-оос 3 настай хүүхдүүд маань одоо сэтгэл зүйн хувьд энэ үедээ ямар үе сэтгэл зүйн хувьд одоо юуг мэдэрдэг, юуг ойлгодог насын үнд нь тохируулаад номоо хэрхэн сонгох, номоо хэрхэн уншиж өгөх, мөн бүтээлч ажлаа одоо хэрхэн хийх талаар зөвлөгөө өгөх болно. Тавд нь болохоор танин мэдхүн хөгжил. Танин мэдхүн хөгжлийн үе шатны хувьд одоо ямар үе дээрээ яваа, ялбай зүйлийг таньж мэдгэт нь одоо бид нар хэрхэн тусалж дэмжих вэ? Энэ болгон маань мэдээж номтой холбоотой номоор дамжуулаад хэрхэн танин мэдэх үг нь хөгжих, хэрхэн сэтгэл зүйн хөгжлийн үе шатыг нь дэмжих юм гээд танилцуулаад явах болно. За бүх зүйлийг нэг өдөр ярихаар маш урт цаг орно. Эцэг эхчүүд маань бас сонсгож гисэн хэцүү байх гэж бодоод өдөрт нэг зүйлийг оруулъя гэж бодлоо. За тэгээд өнөөдөр болохоор яг хэл ярианы хөгжлийн үе шат тэн талаар ярьж өгье. За тэгээд 2-оос 3 настай хүүхдүүдийн маань хувьд гэх юм бол тодорхой хэмжээний өөрсдөө үгийн сантай болцсон байдаг. 200-аас 300 үгийн сантай. Хэрвээ ном уншдаг хүүхдүүдийн маань хувьд гэвэл үнээс олон үгийн сантай байх боломжтой байдаг. За тэгээд ярих чадварын хувьд гэвэл ганц 2 үгийг хэлдэг. 2-оос 3 хүүхдээ өгүүлбэрээр хэлдэг. Бас сайн хүүхдүүдийн маань хувьд гэх юм бол бас 4-3-аас дээш хүүхдээ одоо өгүүлбэрийг хэлж чаддаг болсон байна. Одоо хурдан хэлд орж сурах, үгийн баялаг нь нэмэгдэх гэдэг дээр эцэг эхийн оролцоо, үүнээс гадна гэр бүлийн ам бүлийн гишүүдийн тоо мөн одоо орчин аягүй их нөлөөлдөг байгаа. Жишээлбэл одоо хүүхэд маань 2 нас хүрлээ, 3 нас хүрлээ. Гэтэл аав ээж нь ажилдаа завгүй гэд хүүхдтэйгээ харилцааг үүсгээд хэл яриаг нь дэмжиж чадахгүй. Одоо яг ингээ ковидтэй үед гэртэн зүгээр л ингээд байлгаад байгаа бол хүүхэд маань бас үгийн сан нь төдийлөн харавчихгүй. Тэр хэмжээгээр хүүхэд маань одоо хурдан хэлд орж чадахгүй, 2-3 хүүхдээ өгүүлбэрээр ингээд ярьж чадахгүй байх магадaltaй. Тиймээс та одоо хүүхэд маань гэртээ байгаа энэ үед
одоо өөрөө бас цаг зав гаргаад хүүхдтэйгээ заавал ярилцаад хэл яриаг нь дэмжиж өгөх хэрэгтэй. Амьд харилцааг бас байнга ингэж үүсгэж өгч байгаараа гэж зөвлөмөр байна. Хоёрт нь болохоор гэр бүлийн ам биш бүл гэр бүлийн маань гишүүдийн тоо хүүхдийн маань хэл ярианы хөгжил бас айгүй их нөлөөлдөг. Жишээлбэл одоо ам бол 8 бол аль байлаа гэхэд айлын бага охин тийм үү. Тэгхийн бол одоо тэр хүүхэд маань өдөрт сайн байна уу гэдгийг ах эгч нар маань ирэх очих болгондоо одоо багтаа 7 түүнээс олон татамжтайгаар ингээд сонсож байгаа учраас аав ээжтэйгээ гуруулхнаа амьдардаг хүүхдийг бодохноо илүү хурдан хэлд ордог. Одоо тодруулаад хэлэх юм бол тэр хүүхдийн маань одоо үгийг сонсох давтамж нь маш олон. Дээрээс нь одоо гуруулхнаа ярих 7-8 хүн хоорондоо ярих үгийн баялаг бол маш өөр шүү дээ. Тийм болохоор ийм одоо нэг үнэр гэр бүлийн маань хүүхдүүд бас илүү төрүүлээд илүү хурдан хэлд ордог. Тийм болохоор та одоо хүүхдээ одоо анхны хүүхэд бол нэр гэр бүлийн хүүхэдтэй бас хүүхдээ харьцуулж болохгүй. Тэгээд гуравт нь болох юм бол одоо хос соёлтой хүүхдүүд байдаг тийм үү, хас хэлтэй хүүхдүүд маань одоо солонгос улсад амьдарч байгаа хүүхдүүдийн маань хувьд гэх юм бол цэцэрлэгтэрээ очихороо солонгос хэлээр сонсоод солонгос хэлний орчинд орчдөг гэрээсээ гарангуудаа харин гэртээ орж ирэнгүүтээ аав ээж ах эгч нар нь монголоор яриад монгол хэлний орчинд орчдөг. Яг ийм хоёр хос хэлний дунд агуу хүүхдүүдийн маань хувьд гэвэл бас удаан хэлд ордог, хэлд орох нь хойшлогддог. Ягаад гэхээр хүүхдүүдийн маань үгсийн сан одоо хоёр хэлний маань үгсийн сан тэнцвэртэй хөгжөөд дээрээс нь тэр хүүхэд маань одоо үгийн орчуулга гэх юм уу ямар үед одоо аав ээжтэй монголоор ярихын тулд би яаж хэлэх ёстой, цэцэрлэг дээр очиход би солонгос хүүхдүүдтэйгээ одоо солонгосоор яаж үг ойлцох ёстой гэдгийг ойлгох бас тийм хугацаа хэрэгтэй байдаг учраас одоо харьцангуй бас одоо нэг хэлээр ярьж байгаа хүүхдүүдийн маань бодоход удаан хэлд ордог. За солонгос багш нарын хувьд ч гэсэн бас ийм шаардлагыг тавьдаг гэсэн. Манай хүн маань болохоор солонгос цэцэрлэгт явж байгаа. Хүүхэд маань одоо үеийнхнээсээ хэл ярианы хувьд хоцроод байна. Ээжээ одоо гэртээ болж өгвөл монголоор ярихгүй ингээд солонгосоор яриад өгөөч. Тэгвэл хүүхэд маань хурдан хэлд орчихно гэд тэгдэг. За харамсалтай нь бол би энэ зүйлийг хязгаарч даагдаггүй. Яагаад гэх юм бол яг 2-оос 3 настай хүүхдүүдийн маань тарих бол одоо ингээд идэвхтэй байдаг. Яг тархиныхан үйл ажиллагаа хөгжижээдэггүй. Тэгээ ямар нэгэн мэдээллийг өгөхөд яг л ингэж парламент шиг ууж авдаг насны нас учраас одоо би үл яг хүүхдээ солонгос монгол хоёр хэлийг нь тэнцүү сургахын тулд гэртээ бол монголоор ярьдаг байсан. Мэдээж гадаа солонгос хүүхдүүдтэй солонгос хүмүүстэй орчинд бол солонгосоор яриад яг гэрээхээ нөхцөлд болохоор монгол хэлээрээ ярьдаг байсан. Одоо бид нар ингээд Монголд нөгөөд ирсэн. Манай хүн маань одоо ирээд бараг жил болж энэ Монголда. Тэгээд би мэдээж солонгос төрсэн солонгос хэлтэй хүүхэд учраас солонгос хэлнийх нь одоо мэдлэгийг нь алдагдуулахгүй тулд гэртээ бид нар одоо дандаа солонгосоор ярьж байгаа. Гэртээ дөрөв гараад ч юм уу манад хин нэгэн ирлээ гэхэд монгол хэлээр яриад монгол хэлний орчин маань үүсэж байгаа учраас солонгос хэлийг алдагдуулахгүй тулд гэртээ солонгос хэлээр ярьж байгаа. За ингээд ажиглахад манай охины маань хувьд гэх юм бол өөрөө бас YouTube-ээс солонгос хэлээр юм үздэг. Дээрээс нь нэмэлтээр 3 дахь жил болоод англи хэлээр бас юм үздэг байгаа. Одоо тэнгүүд хүүхэд маань ерөнхийдөө англи хэлний үгийн сан 10%, солонгос хэлнийхэн үгийн сан 50% илүү давмгаа. Монгол хэлнийхэн үгийн сан болохоор ерөнхийдөө 40% байгаагаар ингэж 3 хэл нь ажиглаад байдаг. Гэтэ би бол одоо хүүхэд маань ямар хэлээр ярина тэрийг нээлттэй хүлээж өгдөг. Одоо гэртээ ороод ирлээ гэхэд хүүхэд маань уммаа гэлгүйгээд ирэхээр нь чарисасаа гэл солонгосоор хариулаад өгөхөж чаддаг. Ээжээ гэд ирэх юм бол ээж охин юу ийсэн өнөөдөр гэл тэгэл хай гэдэг юм бол hello гэл яг өөрийнх нь нөгөө нэг хэлж байгаа ярихыг хүсэж байгаа хэлээр нь ингээд дэмжиж өгдөг байгаа. Тийм болохоор эцэг эхчүүд маань ч гэсэн бас өөрсдөө бодоод хэрвээ гадаадад амьдардаг эцэг эхчүүдийн маань хувьд тухайн орныхаа хэлийг төрүүл сургамаар байна. Хурдан хэлд оруулмаар байна. Тэгжээж одоо хүүхэд маань сургууль цэцэрлэг дээр ямар нэгэн асуудалгүй үеийнхнээсээ хоцрогдолгүй байна гэж бодох юм бол солонгос хэлээр нь одоо яриад тухайн хэлийг нь илүү сайн дэмжиж өгөө тухайн хэлээр нь хэлд оруулахад болно. Харин зүгээр начиг миний хүүхдээ одоо бүгдийг хүлээж авах чадвартай юм чи адилхан монгол хэлээ ч гэсэн одоо заагаад өгчий гэх юм бол хос хэлээр нь ингээд яраарай зөвлөмөр. За тэгээд 2-оос 3 настай хүүхдүүдийн маань хувьд гэвэл 1-2 настай аваа дураасан буюу төрслөл дураасан үгээр маш их ярьдаг байдаг. Хань хараад одоо
хонь гэж хэлж чадахгүй май нахаар хав момонч гэх юм уу ингэж аваад дураас өнгөсийг маш их ашигладаг. Одоо хүүхэд маань 2 нас хүрсэн бол та одоо хүүхдтэйгээ яг тийм аваад дураас өнгөөр ярихаа болох хэрэгтэй. Хоньыг хараа хүүхэд маань май гэж туруугаараа заах юм бол хонь миний охин хонь май гэж дагуулдаг те гэд тухайн үгийг нэр үгийг нэршлэр нь одоо зааж өгөх хэрэгтэй. Ингэж хүүхэд маань одоо зөв нэршлэр нь цаашлаад тэр амтны одоо дуу аваа май гэдэг бол энэ бол нэр нь биш дуу аваа юм байна гэдгийг ойлгох болно. Тийм болохоор та бүхэн манай хүүхдтэйгээ аль болох энгийн товч тодорхой өгнүүдээр харилцаж агаараа тэгээ хүүхдэд дуурайгаад өөрөө бас хүүхэд болохгүй хүүхдийн аль болох хэл ярианыхан хөгжлийг нь дэмжиж явах хэрэгтэй. Тэгээд хэл яриаг нь дэмжинэ гэдэг дээр бол хамгийн чухал зүйл маань бол ном байдаг. Номыг мэдээж хүүхдэд чанга дуугаар тод уншиж өгөх хэрэгтэй. Түүнээс гадна хүүхдийнхээ сонсголыг бас маш сайн хөгжүүлэх хэрэгтэй байдаг. За сонсголыг хөгжүүлж ингээд янз бүрийн дуу ч юм уу шүлэг ч юм уу ингээд байнга сонсгоод байхаасаа илүү өөрөө хүүхдтэйгээ яриад эсвэл үлгэрийг эхнээс нь дуустал уншиж өгөөд өгөх хэрэгтэй. За тэгээд хүүхдтэйгээ маш сайн ярилцах хэрэгтэй. Ярьж хүүхэд маань одоо өөрийнхөө цээжилсэн үгсэн санданд байгаа үгээ ашиглана. Бас шинэ үг сурч авдаг. Тийм учраас одоо өдөрт тодорхой цаг гаргаад за би одоо охинтойгоо хүүтэйгээ 5 минут ярилцчихъя гэд хүүхдтээрээ очиод ярилцах хэрэгтэй. Хүүхд маань өөрөө гүйж ирээд ярилцах нөхцөл одоо ховор шүү дээ. Тэгэхээр эцэг эхчүүд маань өөрөө өдөрт 2-3 удаа ингээд санаачлаг гаргаад хүүхдтэйгээ очиод ярилцах хэрэгтэй. Магадгүй зурагт үзээ суужлаа гэхэд миний охин юу үзэж байгаа юм? Бүрөөр үзэж байгаа юм уу? Жүжиг үзэж байгаа юм уу? Хараас жүжиг цэнхэр өмд өмссөн байна. Улаанбаатар өмссөн байна. Тийм ээ гэд одоо ярилцах хэрэгтэй. Хажуунаас нь үг өдөөд тэгээд хүүхдтэйгээ ингэж тогтмол ярилцаж өгснөөр бас хүүхэд маань өөрсдийнхөө сурсан үгийн санг ашиглаад ярьдаг болно. Энэ нь бас хэл яриагийн маань дэмжиж өгч байгаа юм аа. Тэгээд за тэгээд 2-3 настай хүүхдүүд маань бол одоо яг таган дуурайх нас байдаг. Яг л сармагчин шиг эцэг эхчийнхээ хэлсэн үг болгоныг сурч байдаг. Тэгэхээр эцэг эхчүүд маань бас өөрсдийнхээ хэлж байгаа үг нь маш сайн анхааралтай авах хэрэгтэй. Магадгүй одоо та хүүхдийнхээ дэргээ санаатай болон санамсаргүй байдлаар муухай үгнүүдийг хэлээд байгаа юм бол хүүхэд маань тэр үгийг одоо ухамсаргүйгээр хүлээж авч цаашлаад тэр үгийг буцаадгаад хэрэглэж магадгүй. Тийм учраас хүүхдийнхаа дэргэд хэл яриагаа анхаарах хэрэгтэй. Үүн дээр би нэг зүйлийг маш сайн анхааруулмаар байна. Яагаад гэх юм бол одоо компьютер тоглоомоор тоглодог эцэг эхчүүд ээжүүд маань хуралтай ер нь аавуудын маань хувьд гэх юм бол одоо тоглоомд уулаараад орцсон үедээ ухамсартай болон ухамсаргүй байдлаар хараалын өгнүүдийг маш ихээр хэлж идэг. Үүнийг хажууд нь хүүхэд маань одоо зурагт үзэж ч юм уу, ном уншаад ч юм уу ээжтэйгээ ярилцаж сууж байхдаа ингээд өөртөө бас ингээд сонсголоороо хүлээж авч яадаг. Тэгээд энэ үг нь буцаагаад олон дахин татамжтай сонссны дараа хүүхдийн маань үгсэн санд нь одоо ингээд ороод тэр үгийг хэлэх тохиолдлууд маш их байдаг. Тийм болохоор аавууд маань аль болох хүүхдүүдийнхээ дэргэд одоо тийм тоглоомыг битгий тоглоорой. Тэгээд бас одоо муухай үг хэлэхгүй байхдаа маш сайн анхаараарай гэж зөвлөмөр байна. За зөвлөгөө маань бас арай л урт 15 минут болчлаа. Тэгээд би одоо өнөөдөр болохоор би охинтойгоо болохоор хүмүүжлгүй бяцхан тоороонууд гэд энэ үлгэрийг уншиж өгнө. Ингэхдээ болохоор хүүхэд маань одоо хэл ярианыхаа хөгжлийн үе шат дээр явж байгаа учраас намаа яаж уншиж өгөх вэ гэхээр ерөнхийдөө одоо текстийг нь хараад текстийг нь бүгдийг нь уншиж өгөхгүйгээр зөвхөн би энэ үлгэрээс хүүхдээ ямар үгийг сургамаар байгаа юм, танин мэдгүй ямар хөрөнгө оруулалт хиймээр байгаа юм, хэл яриаг нь хэрхэн дэмжих юм гэж бодоод 2-3 өгүүлбэрээр одоо товчилж ярина. За жишээ болохоор би одоо эхнээс нь уншаад өгье. Хараач миний охин 3 тоорой байна. Ах тоорой, дунд тоорой, дүү тоорой. 3 тоорой маань байшин барьж гин гэд ингээд
хэдхэн өгүүлбэр хэлээд дараагийн хуудас руу орно. Ингэхдээ болохоор хүүхэд маань үнэхээр сонирхоод юм асуугаад ярилцаад ах юм бол энэ нүүрэн дээрээ удаж олно. Хэрвээ яг ингээд сонирхгүй ч юм уу хуруугаараа зааж ярилцахгүй байх юм бол дараагийн хуудас руу орох хэрэгтэй. Энэ нь болохоор 2-3 настай хүүхдүүдийн маань анхаарал төвлөрөлт маш удаан байдаг. Тийм болохоор одоо сонирхлыг нь алдахгүйгээр дараагийн хуудас руу орох байгаа. За тэгээд энэ номны маань өөрөө одоо дадал хвшил нь юу байдаг вэ гэхээр Ахмад хүнтэй Ахмад хүмүүсийн хүнтэй мэндэлж сурах байдаг. Тэгэхээр номоо эхлэхдээ мэдээж сайн байцгаана уу тааранада чанаа таараа байна сайн нөө таараа сайн нөө чанаа за хоёлаа номоо уншия гэдэг эхлүүл илүү зүгээр байдаг. За тэгээ эхний нүрээ уншлаа гэхэд дараагийнх нь нүрэн дээр ах таарагийн гэр чан өвөө ирсэн байна. Так чан өвөөг оруулах уу гэд ингээд яриад яваараа хүүхдээрээ одоо ингээд номон дээрээ так гэд тогшуулах ч юм уу өөр нь үйлдэл хийх нь одоо хүүхдүүдийн маань илүү номондоо төвлөрөхөд нь бас тус болдог байгаа. Энэ мэтчлэн та бүхэн маань одоо үлгэрээ уншиж өгөөрэй. За тэгээд өнөөдөр би одоо та бүхэндээ 2-3 настай хүүхдүүдийн хэл ярианы хөгжлийн талаар одоо танилцуулсан юм чинь яг одоо хүүхдийн ном уншиж дуусныхаа дараа болохоор хэл яриагийн хөгжсөн хэл ярианыхын одоо хөгжлийг дэмжсэн тийм одоо бүтээлч ажлыг хийх болно. Энэ маань юу вэ гэхээр хүүхдүүд маань одоо зөв цэвэр тод дуудлагаар одоо ярьж сурахад нөлөөлдөг зүйл маань болохоор амны булчингууд маань хөгжиж өгөх маш чухал байдаг. Булчингийг хөгжүүлж өгөхийн тулд яах ёстой вэ гэхээр амны янз бүрийн дасгалууд байдаг. Дасгалуудыг хийх, хатуу зүйл идүүлэх, одоо мөн түнжлэн үлээж тоглох. Юм үлээж тоглох маань бас хүүхдийн маань энэ амны жижиг булчингуудыг хөгжүүлж өгч идэг. Тийм болохоор би одоо номоо уншиж дуусаад 3 тоорон айдлаар баашин барина. Барьсан байшингаа чон өвөө шиг одоо гэд үлээгээд нураах юм одоо зүйлийг бүтээлч ажиллаараа хийх болно. За тэгэхээр одоо хүүхдтэйгээ хамтдаа номоо уншаад бүтээлч ажиллаа хийснийхаа дараа одоо ном унших бүтээлч ажил хийх үед ямар асуудлууд гарсан, хэрхэн ажилласан талаараа бас жижигхэн бичлэгийг оруулах болно. 나 도미노 있어요. 하트 도미노 하고 있어요. 자, 후 해봐. 아줌마 За оройн талангой бит хоёрын уншлагын хөтөлбөртэй хамт байгаа ээжидтэй маш их баярлалаа. За өглөө бит хоёр одоо ямар номыг яаж унших вэ? Одоо хэл яриагийн хөгжлийн дэмжихийн тулд ямар бүтээлч ажил хийх вэ гэдэг талаараа ярилцчихсан бол одоо орой номоо хэрхэн уншсан тэгээд бүтээлч ажлаар юу хийсэн түүнийхээ үр дүнгийн талаар ярилцъя гэж бодлоо. За өнөөдөр болохоор бит хоёр номоо болохоор зүгээр уншааг өөрсдөө уншаагүй үзгээр уншуулсан байгаа. Ингэхдээ болохоор 2 настай хүүхэд маань бараг бас нөгөө сонсгол нь хөгжих ёстой. Ингэхдээ маш олон текстийг хүлээж авах одоо чадваргүй хүлээж авлаа гэхэд одоо тэр болгоныг 100% ойлгож чадахгүй учраас бит хоёр богино өгүүлбэрээр тавьж тодорхой уншийгээд номоо яаж уншсан бэ гэхээр Ахнараа санаа зовх хэрэггүй. За ерөнхийдөө Хүчилгүй тороо Ахмад хүүхдээ бүдүүлэг харьцсан гинэ. номнуудынхаа дөрүүд дээр дараад дөрүүд маань юу гэж хэлэх нь тэр болгоныг ингээд сонсоод явсан байгаа.
За тэгээд миний охин энийг хараа чон өвөө юу гэж хэлэх нь дараад үзтээ хоёлоо сонсоод үзье. Энэ хараа ах тоороо сэлхэнд хийсэж байна. Яав гэж хэлсэн болоо. Ингэж удирдаад тэгээд хоёлоо одоо дөрүүдийнхээ яриаг сонсоод явсан байгаа. За тэгээ мэдээ сайн байна уу гэдэг мэдлэх үгийг одоо хэвшүүлэхийг хүсэжсэн учраас нам болгоно нэгтэй ч юм уу нүүр алган дээр нь биш. Одоо зарим нэг үед нь "Хөөе сайн уу? Жижиг тоороо гараад ирсэн мэт дээ. Сайн уу? Дунд тоороо байна. Дунд тоороо сайн уу?" гэдэг тэр алган дээр нь мэдлээд тэгээд дөрүүдийнхаа яриаг сонсоод номоо уншиж дуусгасан байгаа. Үүнийхээ дараа болохоор бид хоёр бүтээлч ажил хийхдээ яасан бэ гэхээр номоо монгол хэлээр уншсан учраас бүтээлч ажил хийхэд нь эхнээс нь дуустал Солонгос хэлээр сонссон байгаа. За тэгээд эхнээс нь дуустал яаж сонсдгийг бас эцэг эхчүүдтэй зааж өгье гэж бодлоо. За би солонгос хэлээр сонсохыг хүсвэл солонгос хэлийг сонгоод дундлын энэ улаан дээр дарчихад болно. За ингэж дараад хүүхдийнхээ хажуу тавьсан байхад эцэг маань үлгэрийн маань эхнээс нь дуустал хүүхдэд маань яриад өгчдөг байгаа. Монгол хэлээр сонсохдоо ч гэсэн мөн адил одоо монгол хэлээ сонгоод бүхэлд нь сонсохыг одоо ингэ сонгоод өгчих юм бол хүүхд маань үзгээрээ одоо үлгэрийнхаа текстийг эхнээс нь дуустал сонсчиж болдог байгаа. Тэгэхээр одоо нөгөө нэг хүүхдтэйг охинтойгоо бит хоёр ном уншихын хөтөлбөр хийхдээ хоёлаа номоо яг бүрэн сонсохгүй дөрүүдийг нь сонсоод явсан ч гэсэн дараа нь бүрэн текстээ одоо сонсохын тулд ингэж бүхэлд нь сонсгоод бас энэ дутуугаа нөхөд өгчөж байгаа. Магадгүй хос хэлтэй хүүхдүүдийн маань хувьд гэх юм бол за номоо монгол хэлээр сонсоод бүтээлч ажил хийхдээ монгол хэлээр одоо үлгэрээ сонссон бол эргүүлээ та шөнө унтахт нь солонгос хэлээр хүүхдэд тавиад одоо үлгэрийн дахин нэг давтаж сонсгоод унтуулаарай гэж зөвлөмөр байна. За бүтээлч ажлын хувьд болохоор бид хоёр амныхаа жижиг булчин хөгжүүлэхийн тулд бас гарынхаа жижиг булчин хөгжүүлэхийн тулд одоо блок болон модон тоглоом ашиглаад байшин барьсан байгаа. Ингэхдээ охин маань жижигэн хөрхөн мууранд байшин барьж өгсөн. Муурандаа байшин барьж өгчээсэн учраас эхлээд одоо тэр барьж байгаа байшингаа бол нураахад маш дургүй байсан. Тэрийг айл болох нураахгүй тэрийг нь өөр нь хадгалаад одоо муураа тэнд амьдруулахыг хүсэжсэн. Үүний дараа болохоор арай заавал нөгөө үлээх амныхан бас булчин хөгжүүлэхийн тулд бид хоёр болохоор тоглоомынхаа аргыг өөрчлөөд дамина урж байгаа тэрийг үлээж нураах эсвэл жижигэн дөрвөлжингүүдийг дээш нь өндөр босгоод түүнийг үлээж нурааж тоглосон байгаа. Энэ үед маань болохоор хүүхэд маань энэ зүйлийг одоо ингээд барьчаад үлээж нураахын сонирхолтой хөгжилтэй юм байна гэдгийг ойлгоод ихчтэйгээ бас маш удаан хоёлаа ингээд блокнуудаа, модон тоглоомнуудаа, VR тоглоомнуудаа ингээд гүрээд үлээж тоглосон байгаа. Тэгэхээр эцэг эхчүүд маань бас хүүхдүүдтэйгээ энэ тоглоомыг тоглоод үзээрэй, туршаад үзээрэй гэж хэлмээр байна. Ерөнхийдөө нөгөө нэг амныхан жижиг булчин хөгжүүлэх маш олон тоглоом байдаг л та бид хоёрын бас нэг өөр тоглолтог тоглоом маань юу вэ гэхээр одоо нөгөө усанд ороод бүү гэдэг үлээхээр одоо агаар ингээд ориглоо пор гэдэг урдаг шээтэй. Тэр тоглоомыг би бас охиндоо заагаад өгсөн. Охин маань тэгээд усанд орох алхандаа бас тэрийг ингээд үлээгээд тоглох маш дуртай байдаг. За тэгээд өнөөдрийн маань бүтээлч ажилтаа хамт байсан та бүхэндээ баярлалаа. Нэлээд урт бичлэг болчихлоо. Дараагийн бичлэгээ аль болох програмхан хийн. Тэгээд мөн дараагийн удаа бид хоёр болохоор үзэгнийхээ тусламжгүйгээр өөрөө одоо үлгэрийнхээ номыг охиндоо уншиж өгөх байгаа. За тэгээд хоёр дахь бичлэгээр маань уулзцгаая баяр таа.